За энэ заалт болохоор 47-гийн 21 буюу ийм заалт байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын гэрээг гайл татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон төрийн захиргааны байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгэж хяналт тавина гэсэн заалт байгаа. Өөрчлөн найруулах санал нь болохоор ер нь энэ борлуулалтын гэрээнүүдийг бүртгэж байгаа юм байна. Тэр нь болохоор татвараас нуугдах эрсдлүүдийг одоо багасгах зорилгоор байгаа гэж ойлгож байна. Хяналт тавина гэдэг нь өөрөө аливаа борлуулалтын гэрээ гэдэг чинь хоёр компани хооронд хийгдэж байгаа бизнесийн арилжааны зарчмаар явж байгаа. Тэгтэл тэн дээр нь очиод татврын хяналт тавина гэдэг байгаа нь өөрөө чөлөөт эдийн засгийн юуг бол зөрчиж гин гэж бол хараад байгаа. Тэгэхээр хяналт тавина гэдэг нь ямар хэм хэмжээгээр ямар хүрээнд хяналт тавих вэ гэдгийг нь ойлгомжгүйгээр ийм нэг ахиад төрийн бүтц гаргаад ирэх юм бол энэ нь давхар ахиад нэг бүртгэл болоод явчих. Тэгэхээр бүртгээд яваг хяналт тавих гэдэг хэсгийг нь бол хасъя гэж байгаа. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгжүүд нь татвараа борлуулалтын гэрээнүүдийн одоо бүртгэдэг болж байгаа юм байна. Тэр нь бас ажлын хэсэг тайлбарлах байх. Хамгийн гол нь ахиад хяналт тавина гэчихээр эн чинь одоо хоёр компани хоорондоо хийсэн гэрээг нь түр яагаад хянана гэж ямар үндслээр юун дээр нь хяналт авах гээд байгаа гэдгийг нь ойлгомжгүй байна. За ажлын хэсэг Дамжин Нямсад микрофон. За гишүүд ором дүргээ. Тэгээ бас орой болтол сууж өгч байгаад баярлалаа. Яг энэ нэг ийм болоод байгаа ашигт малтмлын салбарч их төвөгшөөлтөө. Нэг алдаа гарахаар том хэмжээний ингээд хулгай зэлгээ алдагдал болчиход идэх юм аа. Одоо нэг ийм асуудал үүсчихэд байгаа. Бид нэр амнааттай холбоотой их олон маргаан үүсдэг. Амнаатаа бүтэн авч чадахгүй болчиход байгаа. Хянахгүй бол. Яадаг вэ гэхээр гэрээгээ Монгол дотор худалдааныхаа гэрээг хийхдээ хямд үнээр хийгээд өөрийнхөө хамаарал бүхий компанид хямд үнээр хийгээд хилийн цаана гаргаад өндөр үнээр дамжуулж зараад амнаатаас цухтагаад байгаа байхгүй. Тийм учраас гайл татвартай хамтд нь бүртгээд хянахгүй бол болохгүй. Хяналт гэдэг нь тулгаж үдсэн, шалгаж үдсэн амнаатыг шалгана л гэсэн. Ийм л утгаар хийхгүй бол энэ амнаатаас цухтагаад байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө талд нь шууд эсрэг талд нь ямар асуудал гарцсан бэ гэхээр гэрээний үнээр хийгээд амнаат аваад тооцоо яваад исэн чинь алдаа гараад их хэмжээний амнаат алдаад байгаа байхгүй бид нар одоо авах юм. Тэгэхээр нөгөөдүүлээ чинь болиулаад жишг үн гэдэг рүү тавьчихсан. Жишг үн рүү авч тавьчихсан. Тэнгүүд одоо энд ямар нөхцөл болох вэ гэхээр баяжуулах үйлдвэрүүд дээр дотоодын борлуулалтын амнаат буюу 2 дахин бага үнээр амнаат тавиад жишээ нь нүүрсэн дээр. Тэгээд тэрийгээ цаашаа экспортлоход нь хилээр гаргахад нь бүртгэл хийгээд дутууганд амнаатыг нөхөж авах тухай асуудал энд яригдаад байгаа байхгүй. Гол нь л тэрий. Шалгана гэдэг нь энэ 3 байгууллагын мэдээллийг нэгтгэж шалгаж явахгүй бол болдоггүй. Зугтчаад идэх. Ийм л асуудал байна. Зөндөө. Маш их байгаа. Одоо бол тий. Хийсэн юм багхгүй юу? Одоо хийгээ явж байгаа. Тэгээ одоо бол бүр аргаа ороод нөгөө тийшээс авахаараа хаашаа очиос авцсан бэ гэхээр 100 төгрөгийн үнэтэй ямиг ингээ амнаатаас цухтагаад байгаа нэггүүтээ 100 төгрөгийн үнэтэй үйлдвэрлэж байгаа ямиг 120 төгрөгөөр үнэлж амнаат авдаг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр аж ахуйн нэгжтэй хохиролтой болчиход байгаа. Тэгэхээр энийг яг бодит үнээр нь авъя, тэрийг нь бодит байна уу юу гэдгийг нь хянжаяа л гэж байгаа. Энэ ер нь аж ахуйн нэгжүүдэд ээлтэй заалт юм байгаамаа. Яг үнэндээ бол бүртгэлээ хянах хэрэгтэй байхгүй өөрөө. Тэгэхээр бүртгэжээд хянахгүй бол хянана гэхээр хуулийн байгууллага орчих болчиход байгаа байхгүй. Бүр хүндэрнэ. Бүр хүндэрчээд байгаа хуулиараа. Тэгэхээр энэ чинь татварын багаал татвар чи өөрөө хянах ёстой шүү дээ. Тэр ирэх нь байхгүй бол болохгүй л байгаа юм л та. За ийм л одоо тайлбар байна да. Яг энэ бол ашигт малтмал дээр ч яг энэ 3 хилцээр дүнгийн аваад хилийн цаана гаргаад өндөр үнээр зараад байгаагаас хянах гэдэг үйлдвэр дотоодын үйлдвэрлэлт авна гэд хийчээд бас үйлдвэрлээгүйгээр гаргачих гад боловсруулалтгүй гаргачих гэдэг энэ явдалтай шүү дээ. Тэгээ энийг нь бас хянжих хэрэгтэй байхгүй амнаатаа бүтээ авах хэрэгтэй. Бүртгээд хянаад явахаас өөр аргагүй болчиход байгаа юм л. Тэгээ яг манай тайлбар бол ийм л байна тий.